үндэсний өв соёл, үнэт зүйлсийг эрхэмлэгч Mobicom төлөвлөж байна. Би бол анх 13 настайгаас ер нь өөрийгөө бодоход урлагтай холбогдож ирсэн гэж ер нь бодож байгаа. 10 гаруй жил бол ер нь урлагтай холбоотой явсан юм. Урлаг гэдэг бол энгийн үгээр бол мэдрэмжил гэсэн үг юм болов уу гэж ойлгодог. Урлаг бол маш хөвцтэй, хүнийг хүмүүжүүлдэг. Урлаг бол хилгүй ирнэ хүнийг загинж чаддаг гэх юм уу те. Миний хөө үзүүлэх гэж байгаа үзүүлэлтэр болон үзэгчд болон шүүгчдэрт таалагдана гэдэгт би 100% итгэлтэй байна. За бүгдээрээ сайн байцгаана уу? 815 дугаартай оролцогч цог үлэг. Цог үлэг. Цог үлэг яагаад энэ нэвтрүүлэгт оролцох болсон бэ? Ер нь бол өмнө нь шоу одоо ийм авиасын холбогдлолтой тийм шоу нэвтрүүлэлд оролцож байгаагүй. Тэгээд хамгийн гол зүйл бол өөрийнхөө юу хэр хэмжээнд ер нь юм чаддаг гэдгийг бас харахыг хүссэн. Хамгийн гол зорилго дээр байгаа. За амжилт. Хөөмөл сураад одоо бараг 9 жил болж байна. 9 жил үү те. Та үзүүлбэрийг харахад бол бөмбөртэй бас явж штэ те. Тэгэхээр чи ерөөдөө бол сонирхолтой болох талаас нь ажиллах тийм сонирхолтой байна те. Хөөмиг тий бас өөр өнцгөөс ямар яаж залуучууд хүрэх үү гэдэг талаас нэг хэвийн юм бас үзээд хүмүүс бас тий биш өөр бас Итэл санаа. Ер нь бол аккорд мэдээж чи хүмүүлдэг бас хэрхээ хийж байгаа хүмүүж байгаа. Ер нь олон аккордн дээр явдаг л дээ. Гэвчиг миний бодлоор бол жоохон уйдгартай жоохон монотон юм. Хангалттай биш санагдлаа. Надад чиний тэмүүлэлтэй байгаа чинь таалагдсан шүү. За ерөнхийдөө шүүгчнэрийнхээ саналыг бол сонслоо одоо тэгтээ тэнцэхгүйг шийдэх хэрэгтэй байгаа. Чуках хөгжмийн элементүүдийг зэмсгүүдийг нэмж оруулсан надад таалагдж байна. Гэвчиг тэнцсэнгүй. Тэгэ. Юу сэтгэхээ чи хармаар байна? Үзүүлээ. Хоёр тэнцсэн, нэг тэнцээгүй. Одоо хэрвээ чи нэг тэнцээгүй авах юм бол тэнцэж чадахгүй. Нэг тэнцсэн бол тэнцсэн. Яаж харин чи гой царайлаг төрчихье. Яаж тэгээд чи битэрт одоо доомроо тоглож үзүүлж байгаа. Юу болно. За баярлалаа. Бүх шүүгч нартай баярлалаа. гоё ялаа. Оролцогч бүр авиаслаг монголчууд шоуны ялагч болохыг хүсэж байхад харин манай цог билэг маань өөрийн авиасаа хэр хэмжээнд явж байгааг мэдхээр ирээд мэдээд авлаа. Харин дараагийн оролцогч маань хэр авиаслаг нэгэн байх бол